Эх нутаг минь шүлэг шиг сайхан, эх ор минь дуу шиг сайхан, эргэх дөрвөн цагт амьд явах сайхан, эрээн цавда цас орох сайхан. Эх орны минь зүүн хойд хязгаар эрээн цав нутгийн минь 70 жилийн огогдсон цоврал нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг та бүхэндээ хүргэж байна. За нэвтрүүлгийн хойморт маань Цэрэнжавын Түмэнбаяр, Доржийн Март, Дашнимын Дашдорж, Дугарын Инх тайван нар оролцож байна. Манай эрээн цавын ерөнхий боловсролын сургууль одоо бидний баг байхад нэгэн цагт цагийг эзэлсэн маш мундаг багш нартай байсан гэж өмнөх дугаарт бас дурддагж ирсэн. Тэгээд тэр мундаг багш нарынхаа төлөөллийг урин суулгаж байгаадаа хоёр шавь нь бас их бахархалтайгаар, баяртайгаар одоо хүргэж байна. Энэ нэвтрүүлгээрээ та бүхнийг. За. Тэгээд манай Дашдорж огшиг эрээн цав битгий хэл. За баг Монгол даяараа таних бах өө. Тэгээд багш минь гараад долдоод нэг ингээд долдог тий. Тэгээд хамгийн түрүүнд одоо бас багш нарынхаа тэр сайхан алдар гавья суу алдрыг нь бид нар бас хүргэх учиртай. Тэгээд бид нар чинь жил ирэх тусам одоо нийлхий цаг хугацаа гэдэг хурдны мөр шиг учраас нэг л мэдхэд одоо нэг сайхан түүхийг хүрнэж амжилгүйгээр бид нар бас ингээд настай болчих байх гэдэг үүднээс бид нар одоо та бүхнийхээ алтан сургаалыг сайхан түүхийг бас энэ нэвтрүүлгээр хойч үед хүргэх зорилготой маа. За ингээд Март огш минь та өөрийнхөө төрж байгаа сэтгэлдлийг эрээн цавынхантайгаа цэвэрлэгцээр хуваалцгоо. За баярлалаа. Энэ сайхан нэвтрүүлгийг хийгээд манай эрээн цавын бүгдээрээ баяртайгаа. Бүр бас орохыг ч хүссэн хүмүүс зөндөө байгаа. Тэгээд өнөөдөр бас хамтран ажиллаж байсан багш нартайгаа хамт ингээд сууж байгаа маш их сэтгэл өндөр байна. Ингээд доодох нэрийг нь сонсохоор дуулах чихнээ яруухан дуу нийлээд аялахаар дуурсах их шиг нь ялдамхан эрээн цавын сургууль эрхэм хүндэт багш нар инкрээ шавь нартаа энэ өдрийн мэндийг хүргье. Яа, эсвэр нөгөө манай Март багш нэг гой залуудаа айгуу гой шүлэг уншдаг байсан. Тэгээд манай Эрдэнэцгийн ихч Монгол хэлний багш нар их шүлэг уншдаг юм шүү ер нь. Тий, одоо Эрдэнэцгийн ихч маань шав бас Түмэнбаяр багш маань байж гин. Тий, тэгээд гой дурсамжууд хөвөрнө гэж найдаж байна. Инхтэй байхын тэрийг бол бид нар жоохон байсан ч гэсэн их санддаг штэ. Айгу манай сургуулийн онц сурлагтнууд энд сууж байгаа байхгүй одоо Түмэнбаяр багш инхтэй байх хоёр ч айгу мундаг сурдаг байсан. Тий, тэгээд би нөгөө жоохон 3 4 дугаар ангид байхад ихч нөгөө хөсөж ирээд Түмэнбаярынхаа анги авч исэн байхгүй юу? Дэлгэрцсэн багшаас дараа. Тэгээд Түмэнбаяр ах ингээд одооных шиг нөгөө компьютер юу принтер байхгүй бүх юм гараар. Тэгээ би одоо яг сандыг та одоо санаж байна уу юу? Шрифтээр ингэ бичдэг гэсэн тий. Амар. Тэгээ их чинь тэр бүх арын үзүүлэг Түмэнбаяр багш хийжсэн. Тэгээ би тэр 3 дугаар ангийн жоохон охин бахтай мэддэг гэсэн байхгүй ихтэй хань болоод байдаг байх та. Тэгээд Түмэнбаяр багш минь тэр юу Дэлгэрцсэн багш маань бүр бага 6 дугаар ангиас маань ханы сонин гэж гаргадаг байсан. Түүх үзүүлэл. Одоо Сүхбаатарын төрш өдөр одоо ингээд Өчигдрийн баяр одоо юу гэдэг тэр болгоноор зураг цууц гаргадаг байсан. Тэгээд Дэлгэрцсэн багш бас энийг бичихээд ингээд сүүлдээ Эрдэнэцгийн багш тэр бас нэг харсан чи их өөрөө бичдэг болсон юмсан. Шаваараа залгаад. Эрдэнэцгийн багш гоё бичсэн шүү дээ. Тэг харин бичдэг. Дэлгэрцсэн багш гоё дарамтдаг юм. Тий. Тэгдээс би дандаа хажууд нь амьд гэрт сууж байгаа байхгүй юу. Түмэнбаяр багштай арай шин болтол суудаг. За доо Дэлгэрцсэн багш чинь юу шүү дээ. Өөрөө айгүй гоё дайч хүн багхгүй юу. Тэгээд бас энэ чинь Монгол бичгийн цэвэр бичгтний юугаар лав манай анги байна. 4-р байр эзэлж ирсэн. Улсын хэмжээнд бүр. Манай ангич бас айгүй гоё бичдэг, айгүй гоё жигч бичгтэй байсан шүү дээ. Манай ангийн гайлаа түмэн төв ядаж гоё бичнэ. Тэгээ бүгд л айгүй гоё бичдэг. Тэг гоё бичдэг хүмүүс. Тэглэхгүй яхаа мундаг бичдэг, мундаг зааж өгдөг бид нар. Дэлгэр цэцэг багш Эрдэнэ цэцэг гингүүд нөө
Дэлгэцэг багш болгоо дэгэлдэг байсан. Яг үний та нар дэглүүлсний хүчинд айгүй мундаг болсон юм гэж байна. Үнэхээр юм сургая гэж айгүй мэдээтэй. Мундаг багш амар хүн болгон айдаг. Тийм эсэ. Тэгээ болдоо багш чинь айгүй бас гоё хичээл анги байсан. Тэгээ болдоо багш чинь бол айгүй гоё. Ингээд би нэг жоохон зурдаг. Тэнгүүч нь ханаа сонин. Дандаа анги ханаа сонин би хаадаг тийм л байсан дээ хөөхтэй. Тэр үед маш их ханы сонин гаргадаг байсан шүү дээ. Одоо энэ дас ингээд нэг шинэ жилийн ханы сонингоор гороо тарсан гэдэг юм дасуудын зүйл ингээд байж байна. Яг энэ Одоо энэ юу хийгд чинь манай ангийн инх тайван ган зориг янзын зурн тэгэл ханы сонин урлагийн үзлийг ямарваа нэгэн юмд Эрдэнэ цэцэг бит хоёрын анги заавал цуврал байранд ордог тийм айгүй мандаг манай Эрдэнэ сувдад үнэхээр хин Эрдэнэ цэцэг бол үнэхээр дайчин бит хоёр их сургуульд хамт сурч исэн. Манай 90 цаваас хамгийн анхны удаа их сургуульд орсон хүн бол манай Эрдэнэ цэцэг багш байсан байхгүй юу? Дараа жилд бит хоёр очиод ингээд зураг авахж исэн юм. Төвхтэй хоёр монгол хэлний багш байсан. Мундаг найзууд байсан. Гоё уншин манай найз гоё бичин тэгээд гайхамшигтай тийм хүмүүс байсан. Тэгээд дашторж өгшаагаа ч гэсэн бас дурсахгүй байхын аргагүй. Манай анги чинь айгүй тийм мундаг анги. Тэгээд дашторж өгшин хичээлд жалгаагүй, Батуул өгшин хичээлд жалгаагүй, тэнд манлайлагч Мэгмөржөө инг 50 ганц зөрөг гэрэл тал гэдэг байж л тэгэл хаваагийн болорч юм дайрсүрэн дандаа манай дашторж цэвэр гарын шавнар байж байгаа тийм. Манай дэтэл анги. Маш гоё. Тэгээ нөгөө нэг байраа алддаг байсан үе нь бол ингэдэг юм манах. Танах нөгөө нэг ингээд дунд анги руу ороод юм уу яг ингэнгүүт манах нөгөө багангатаа үлдсэн тохиолдолд нөгөө нэг хоёулаа төрүүлэх энэ төр юм бол байдаг болохоос ш бусдаар л амар өрсөлдөн. Тэгээд Март огш минь бас их л юу яасан да айгүй мундаг нөгөө 9 эрдэнэгээд хамтлаг эхлээд байгуулад ангита. Тэр нь нөгөө нэг бүр сургуулийн хэмжээнд юу болсон штэ. 9 эрдэнэ чуулга болоод тэгээд дашторж шиг баян дунд байхад язгаар бол тоглолтоор явж очиж тоглож байсан. Сая бас багш ярьж байгаа байхгүй юу? Тань юу яагаад явдаг аа гэдэг нөгөө намаа таньдаггүй байсан та би жоохон байсан. Тэгээ сая дашторж шилж байгаа байхгүй юу? Тэгэхэд намайг баян дунд байхад чи авч очижсэн шүү. Тэгээд одоо тэр яг энэ хувцастайгаа бас байна. Тэгээд энэ гоё хувцсыг хичээгээ зураг сайн аваад ажлыг хийхэд хөөхн нь биш шүү. Нөлөөлдөг байсан хүн одоо энэ ээж нар одоо сэрэмжид авгайн цогцлмаг ээж ингээд бүгд ингээд надтай нийлээд хувцаа ойдог. Бид тэр одоо ингээд дээр хувцаа бүгдийг нь оёо. Тэгээд бүх сумдаар явж тоглож ирсэн. Бүр гайхамшигтай байсан. За тэгээд бас нэг зураг харуулхад энэ бид дөрөв чинь бас их мундаг нэг тийм багш нар байсан. Одоо бүлээч маань байхгүй байгаа болохоос биш. Бид дөрөв чинь бас шаагаа багш магштайгаа уралдаад зэтгэжл явдаа залгарч байлаа. Тийм гоё зураг бас ингээд хадгалж авчирлаа. Хэл уран зохиолын нэг тийм хэл уран зохиолын нэг л гэдсэн. Мундаг эсөө. Тэгээд тэр ханы сонин монин бүлдээ яалт ч авахгүй гарцаагүй хүний хүмүүжүүлт юм байсан шиг байна. Тэгээ манай 9 эрдэнэ чуулган танилцуулга нэг. Канадад яваа байдаг. Тэгж орж исэн гэдгээд хадгалаад ингээд аваад явдаг. Тэгээд би өөрөө монгол хэл уран зохиолын багш болохоор ангидаа урлагийн үзлэгийг залбаа хамтлаг гэж нэгээд дан язгуур урлагийн тоглолт оруулж байгаа. Ямар ч өөр дөө оруулахгүйгээр. Тэгээд тэр нь лавсар ахын тэрээр дэмжигдээд манайхан чинь 90 цагаан цаа их мундаг болсоод шүү. Тэгэл дэмжээд чуулга болгоцсон шүү. Би чуулган багш гээд эдгээр чинь манай хөтлөгч тэр мундаг одоо хөтлөсөөр л явж байна. Золбоо гэж нэртэй байсан. Тэгээд байна байлгаад хамтлаг байна. Тэгээд тэр хин буларч юм чинь хүүдээ бас залбаа гэд нэр өгсөн. залаа гэдэг өгсөн. Хамтлагийнх нь нэр өгсөн. Дэг нь босоод хамтлагийн нэр өгсөн биш юу? Тэгээ манай ардын язгаар урлагийн 9 эрдэнэ чуулга гэж байсан. чуулга энэ солонго чуулгын дараач. Тэгээ солонго чуулга аймаг солонго чуулга гэж байсан. Тэрний дараач байхгүй. Тэгээд энд чинь манай шагдарч багш бүх багш нар маань бүгд тусал дэмжижсэн учраас энэ чуулга болц чадсан байхгүй хамтлагч. Санаачлагч нь Март огш байхгүй өөрөө. Тий, яг санаачлагч тий. Тэгээ хувцас дандаа яасан дээж нэр хасан барин гэдэг хүчийн хувцас бүгдийг нэ сумдаа гар машинаараа оёш гутлаа явах юм. Сэрэмжид авгаа өдрөө. Гутлаа эдгээр нэрээ бойтхон гутлаа оёд гуталтай нүртэй. Харин хувцас аюу гутлахаар гэж байна шээ. Одоо байхгүй. Тэгээ тэр зургийн дизайныг хэн гаргах вэ? Одоо энэ ингээд гар нэгдэн цэцэг маш их тусдаг ш. Манай эрдэнэ цэцэг янзын гарын дүүтэй. Давч тавгаа өгш байна. тий. Бид нар ч ингээд бүр аягүй тийм нэгдсэн нэг дэмжиж чаддаг. Маш сайхан хамт олонтой
ажилтдаг байсан. Тэгээд маань одоо хүртэл гоё дээл Март багш маань манай эрдэнэ цэцэгч ярина тэр төөхийг манай эрдэнэ цэцэгчтэй найз тэгээд эгч маань ингээд бурхан болон болтлоо дандаа Мартагаа ингээд санаж л байдаг байх л та ярина. Манай Март айгүй солгоо олоотайсэн чи караоке дуусаар гад гоё тоолдог болсон байх. Би маргадыг цаашлуулдаг байхгүй. Чи бас караоке дуусаар гад доочин болсон. Март маргад хоёр караоке дуусаар гад доочин болсон гэдэг. Дандаа бит хоёр караоке орох болгонтой ярина. Маргад хоёрыг дуулуулнаа гэж ярьдаг. Тэгээ та хоёр тэр нэвтрүүлгээр дуулна шүү гэсэн. Нэрээ хоттор. Энийг дуу бэлдээд ирсэн шүү дээ. Маргад өчтөр шүнжин л бэлдээд байлээ. За нарган Дастор жогшин бас аюу гайхамшигтай ямар ч хүүхдээ ингээ тоо бодуулж чаддаг, суулгаж чаддаг. Манай ангийнхан чинь баг ангийнхаа багшаас айхгүй ирнэ. Дастор жогш гэхэл юм бол тэгээд сүүлээ хавчаад дадаг болно. Тэр минут чадахгүй. Тийм юутай. юу харцаараа загиндаг. Би нөгөө нэг амаараа загнахын бараг мэдхгүй. Дандаа харцаараа муухай аргат бүгд гөлөг олоод ингээд би нөгөө хүртэл айдаг гэсэн гэ боддоо. Дашка агшаас Дашторж багш гэснээс хоёр дашторж байсан биз дээ манай. Тий. Өмнө нөгөө дор чанды аав дашторж гэж байсан. Бас тоодноо аймаасаа тий. Тэр бас мундаг байсан шүү дээ. Мегмөр хоёрыг чинь багшуулахад баг нөлөөсөө бит хоёр чинь тооны олимпиад их ордог байсан. Тэгээд яг тэр багш өдөр тал бүгдээ нэгэл дэвтэр дээр бүр ингээд баг би чинь төрүүлээд тэр нөгөө ичлээс төрүүлээд тэр тоо моогоо заагаад өгсөн юм шиг байгаа. Одоо батгаад Ингээд бодогдроос яг дашторч багш болохоор яагаад ийм мундаг энэ хүүхдүүдийг ингээд олимпиадад оруулаад ингээд ирдэг. Монгол хэл яхаараа тийм байж болдоггүй гэжгээл эрдэнэ цэцэг үтэй мэрээс хүчин манай анги чинь улсад 2 дугаар байранд орж ирсэн шүү дээ. Монгол хэд чигээр олимпиадад ангаараа бүгд гоё чинь сургуулийн тоо математиктэй өөр сайн шүү дээ. эрдэнэ цэцэг бас яг хүүхдүүдэд тийм. манайх бас яг хоёрт орчихсон. Манайхаас хоёр. Нэг зүрдээ авахгүй айгүй хашаа. Тэгээд хувийн амжилтаар мөнгө цэцэг улсад хоёрт ороод багшин дээдийг урилгаар авчихсан байхгүй. Тийм бас Тэгээд дашторч багш айгүй дайшаа яг Март багш ярьж байна ердөө. Юм би бас нэг хамтарч ажиллаж байсан бол мэдлэг авах. Тэгтээ яг ингээ ирээд тэр үе чинь концепт чинь нэг айгүй бас их ажилтай байсан. Одоо компьютер тэгэж хийхгүй шүү дээ. Тэгээд дандаа би чинь тэгээд зүгээрээ одоо бүр хэцүү болсон. За одоо бүр хэцүү. Тэр чинь ингээ шалгуулна те багшаа. Заавал хичээл ангидаа шалгуулж яаж тэгжиж одоо бид нар чинь юугаа тийм байсан шүү дээ бүр. Тэгээд тэр агуулга маагуулгыг хяндаг тийм л байсан. Хоёулаа орсон гэснээс манай анги бас улсад хоёр. тий юугаар гэсэн үү? Шуударгаар биш ээ. Монгол хэлээр 6 дугаар ангидаа Монгол хэл. Дэлгэр цэцэг багш юм байна. Тийм ээ. Тэр чинь тэр үед нөгөө 8-7-45-аас нэг сурагчийн ямар нэвтрүүлэг явдаг байлаа. тийм нөгөө өглөөний мэд. Өглөөний мэд. Тэрийг танаас сайн чагнаад байгаа. Одоо бид төрүүлэх юм бол атлетик туссан танаар гэж ярьдаг байсан. Хоёрт орсон. Тэр баг чумдаана байдаг шиг гоё мөрсөн. Шал тэмээ бэлдсэн биш. Тэгээд нөгөө хоёрт орсон байна. Бэлдээгүүл нэгд орох байсан. За би Даштарж агшаага одоо манай Дорнот аймгийнхаа ялангуяа андахгүй. Алтан Даштарж гэдэг нэртэй байсан шүү дээ. Даштарж агш маань. Тэгээд явсан газар болгондоо нөгөө ингээд хүүхдүүдийг төрүүлүүлээд яваад байдаг. Аюу хэцүү. Тэгээд жил болгон хот явна. Нөгөө олимпиадад хүүхдээ аваад одоо манай ирээд заас 5 аврах төрүүлсэн те. Аймгийн аврах төрүүлээд би отголоод одоо би тэрийг аваад ирсэн. Тэгээ 90 онд би ингээд Даштарж агшаас аймаг төрүүлсэн диплом хаана байна гэд нэгсэн. Дээдлэлтэй лагваа мэгмэрж авах хоёр айл нэг. Мэгмэрж авна. Нэг төрүүлсэн. Ямарсан төрүүлсэн. Энэ ингээд сурагч эрдэнэ сувдад гинэ. Тэгсэн чи би үгүй шар эрдэнэ сувдад гэж болдгоо мó. Тэгж болоогүй мó гэж байгаа. Гэсэн чи 80-аас 90 оны хичээлийн жилд явагдсан математикийн олимпиадад аймгаасаа шалгарч улсын математикийн олимпиадад амжилттай оролцсон сургууль хамт олонныхаа нэрийг өндөр дөргиж яваа чинь талархан дурсгуу математикийн багш Даштарж гэнэ. Хоёулаа амар дотн байсан мөртөө энэ дэр айгүй эвгөө бичсэн байгаа байхгүй айгүй хүндий бичсэн. 80-аас 90 оны 6 сарын 1 ингээд энэ Улаанбаатарт байхад Дашка агш надад ингэсэн байхгүй юу? Ингээд өхөөр нь би яаж гам бол доо гэж бодсохгүй. Тэсэн чинь одоо ботход энэ нөгөө ертөнцийн тэгшмийн гайхамшиг нөгөө golden ratio гэдэг нөгөө алтан харьцааны тийм ном
Тэгээ би энийг олон жил хадгалсан. Тэгээ баг зарим нь уншааг л байгаа л да. Тэгээд энэ гоё ном шүү дээ. тий харин гоё ном одоо ястаа байшна. Үзэгчтэй амлаа. Тэгээ энэ диплом маань нөгөө нэг усын олимпиад их бүр ингээ усын олимпиадын юутэй тамхтай олимпиадын зохион байгуулахаар нэ. Тэгээд нөгөө Ирэмэ даргаахнаас нэг 2 л тоон дуртай өгдсөн. Манай нэг дүү Эрдэнэ баяр гэдэг одоо бас Дашка огшин шаа. Бус нь жахан сургаггүй байсан те. Яг тийм нэ. Яг нүггүй. Экагч нь бас айгүй юу байсан шүү дээ. Бас хичээл айгүй сайн байсан. Аль нь Батгай юу? Тий, Батгай. Тийм үү. Би мэддэг шүү дээ. Манай дээдлийн нөгөө хоёр жоохон чөтгөрийн баг нь адтай гээд бит хоёр л онц сурдаг байсан байх гэж боддог байсан байхгүй юу. Тэгээд сургаггүй байсан тийм нэ. сургаггүй. Тэгээд би Даштар жогшаараа яста бахархаж чинь нөгөө нэг надад ингээд энийгээ бариад явах боломж байдгүй. 90 онд конкурсгүй байсан учраас би математикаар яваагүй. Тэгээд Дашка огшид би нэг одоо тэгсэн. Надад энэ номын өгтөө гэсэн. За минийхөө чи би яг зэрэг нөгөө монгол хэлний олимпиадаар улсад хоёрт орчихгүй яг зэрэг тэгсэн чи Дашка огш. За чи ингээд монгол хэлээрээ яваа гэж авдгийг. Тэгээд би дараа нь том болоод бүр хөгшөрсөн хойноо би Дашка огшсэн гэсэн. Та надыг ер нь энэ одоо ингээд би одоо social worker хийх авахгүй хүн байсан. Та л намайг юм болгочлаа гэдгсэн чинь ингэсэн ш. Ястай уучлаарай. Тэ миний та одоо хүсэл мөрөөдлийн тэр галыг та бөхөөс нь яг тэр надад хэлэхтэй гэж хэлсэн. Миний математикийн багш минь намайг ингээд үнэлсэн юм чинь би ер нь тоогоор гарахгүй гэдгийг багш мэдж байгаа болоод ингэчиж гисэн чинь надад ийм тайлбар хэлсэн. Ингээд нөө математикаар биш улсад монгол хэлээр хоёрт орно гэдэг чинь амар том амжилт. Чанд энэний авьяас байна. Чи энэнгөөрөө явбал хол амжилтанд хүрэх байсан гэдэг утгаар багш нь хэлсэн шүү дээ гэд надаас ёстой уучлаарай гэд хэлсэн те. Тэгээд би бүр нэг өстой нэг хуураагсан тавьсан. Нэг удаа тийсэж байгаа. Тэгээгүүл би нэг мундаг инженер явах байсан гэд. Үгүй л банкер байхсыг гэд ярьдаг байхгүй. Тэгээд ингээд нэг хувь заяа гэдэг их сонин 90 онд хэрэг конкурстэй байсан бол би тоогоор явчихсан. Тэгээд одоо залуучууд зочдвол байрлахад Дашка огш та санаж байгаа даа. Бямхан догш Баттурыг авч явжсан. Хуваараа гэд. Тэгэхэд Мөсийн 3 дугаар харин та байсан биз дээ та нар. Нөгөө оюутны байранд Мөсийн 3. Тэгэхээр оюутны 3-т чинь мат монгол хэлнийхэн байдаг байхгүй гадаад хэлнийхэн. Тэгэнгүүт бүх тэр миний олимпиадад хамт орж исэн хүүхдүүд бүгд матад ирсэн. Намайг чи ямар сони гэд намайг тэгдэг байсан ш. Нөгөө гадаад хэлээр орцсон чинь. Тэгээ би тэр нөгөө тэр энэ ингээд дотор ингээд майчдаг гэж хэлээ. Нөгөө тоогоор явах дуртай. Тэгээ та намайг тэгсэн. Тэгтээ шавь нь уучлаа. Өршөөсөн таныг за нарга. Манай сургуулийн ер нь одоо Эрдэнэ цэцэг бит хоёрын багшилж явах үеэс сургууль байхдаа ч гэсэн бид нар тэргүүнэл гэж явдаг байсан. Үнэхээр мундаг багш нартай байдаг байсан. Удирдлагууд нь үнэхээр гайхамшигтай. Алтан гэрэл захирал байна, Бадан маргачаа захирал байна, болд багш маань байна. Тэгээд бүх мэрэгжилтэй багш нар мундаг. Ганцхан нэг хиймэл гэж жоохон хэцээд гэсэн тийм. Тийм хиймэл ангилсан. Гэхдээ хийн дээр энэ нөгөө урнаа агш хатсан шүү дээ. Амар мундаг багш нар хатсан шүү дээ. Тий, урнаа. Одоо манай анзаарч байгаа мундаг шүү. Тэгээ ер нь бас энэс гадна манай багын багш нар айгүй мундаг тий. Багын багш нар айгүй сайн заа. Ямар сандаа дарийн багш бай, лам багш бай. Хоёр лам. Тий, хоёр лам багш бай. Тий, хоёр лам байгаа. Лам багш гэснээр Тэгээ манай бүтэд багш байна. Бүтэд багш байна тий. Жохон лам багш манай багын ангийн багш байхгүй. За. Багш маань миний ширээний урд ирж санагдаад хараад. Жохон лам багш ирж шүү дээ. Жохон лам багш. Тэгээд цаана дугаар уншиж байгаа юм чинь яг мэдээж отлично. Тийм. Отлично аваад. Тэгээ багш. Ингээ орсоор явах гэдэг тийм. Мартагш анх мэдэхгүй гэдэг юу яриа. Сургуулийн урд байдаг байсан тий. Хойшин сургууль тий гаднаасаа түлдэг тий. Одоо энд нэг тэнд нэг жижигхэн юм бас суурь байж та. Суурь байгаа тий. Тэр айгуу гоё турсалтай байдаг байхгүй. Би 72 анги сургуульд орж исэн чинь лам багш одоо лам багш, дарийн багш хоёр надад булаацсан гэж байгаа. Би эхлээд бэд нь орсон байсан чинь нөгөө Эрдэнэ чулууныг лам багш би аавна гэсэн чинь тэгвэл би ингээтэй нэг аавна гэдэг. Эрдэнэ чулуун би хоёр булаацсан байна. Айгуу гоё ярьдэн штэ. Манай чулуугч нөгөө аюу инээдтэй эрэгтэй нэртэй Эрдэнэ чулуу ингээд цэргийн зарлан ирсэн гэсэн. Чулуугчд.
Бас цэргийн зарлаг биш цэргийн дээд сургуульд нэг орох хүүхдүүдийн дунд нь чулуугч ганцаархнаа цохиж авсан. Тэгэд гайхаад очисон чинь тэгсэн гэсэн чи сонирхож байна гэсэн нэ. Тэгээ Балтуушаа сонирхохтой чулуу. Тэ Эрдэнэчил ингээд эрэхтэй нэртэй болохоор. Ихтэй байх Эрдэнэчлэг шүү Нэг анги. Нэг анги багхгүй. Дарийн багш надад аваад лам багш болохоор Эрдэнэчлэгийг аваад тэр яг ингээд анги хойрлох үед булаацалж бид хоёр шин тэр нэг одоо тийм самар байдаг шүү дээ. Төлөвлөсөд бид нэр тоглодог баг сахал тэн дээр яг анги хойрлж исэн багхгүй бидний. Би чи хөдөөнөөс нөгөө бүсээс орж ирээд дөнгөж сургуульд орж байгаа хөөд. Тэгээ багш нар аяга хайхтрал тийм мэдээл байсан юм шиг байгаа юм гэдэг те. Бид бас хавар намрын ажилд их явдаг байж. Өө тийш дээ. Тий. Дашнаар жигшин ангитай манайхан энэ одоо голын урд талд өвс хатцаад нэг мандуулаг алдснаа. Нэг нам тэгсэн тий. Санж нь та. Яг бодлох гэжсэн шүү. Хүүхдүүд мундагч ажилтдаг байж тий. Даштар жогш манай ангийн 9-р ангид байхад нөгөө та санаж нөхтөө. Би одоо сүүлийн үеж яхаа нөгөө тэгхтээ энэ төр буратаар бузар сэвэрхэн ярьдаг болж байгаа. Өглөө болгон 5 өгч ажиллаж байгаа. Бурат хэл. Тэгээд одоо та хэдэд буратаар шүлэг өсч өгөн заяа. Тэгээд шалгуулна багш нартаа манай ангийг нөгөө юу аж ахуй авч явчихсан. Аж ахуй гэж та одоо нэг хадланд. Тэгсэн чинь нөгөө боончгны доор ингээд одоо иймхээ өндөрт бүгд ингээд яг ингээд орно. Нөгөө үгүүл мөлхөөд орно. Тэгээ босоогоор явах аргагүй ш богончгны доор байр засцсан. Тэгээ бид нар тэр 9-р ангийн хүүхдэд та санаж байгаа бдэ. Ут гэхээр бүгд чив чимэг болно. Ганцхан дуурна. Ут тэгээ бол нам хэрэг өөр багшээс манай ангийнх ингээд амар ингээд өмөлөөлтэй шинэ гарч марж ташгаа багш ердөөсөө тийхгүй зөвөр ганцхан удаа нам. Ут тэгээд шивэн жаал. Тэгээд нөгөө тэгж айдаг гэсэн юм нэг хичээл дээр. Тэгээд нөгөө айгүй хөрх манай ангийг авч авчихсан. Яагаад гэсэн бэл ихч байгаагүй юм болов. Тэгээд нөгөө нэг шүүн ингээд нөгөө нэг мөлхөөд ингээд явдаг байснаа санахаар инээд хүрээд итэй. 9-р ангийн хүмүүс бүгд мөлхөөд хон шиг ингээд явдаг шүү дээ. Тэгээд та сандгүй тэрийг. Хөрх нэг санахгүй хаад би даштар жогшигаа бас нэг хэлэхэд Дорнод аймгийн юу Дорнод Монголын их сургууль нөгөө мөсөө харьяа болсон шүү дээ. Дорнод дээдэд таштар жогш маань багангийн багш нарыг бэлтжижсэн. Тооны багш нарыг бэлтжижсэн. Бас тэгээд нөгөө Эрдэнэцэгч таштар жогш хоёр маань одоо энэ Дорнотын тоо монгол хэлний багш нарт одоо багангийн багш нарыг тэр юу гэлээ ёстой багш бэлтсэн хүмүүс ахгүй юу. Тэ багшаа. Тэгээ бас нөгөө хан уус сургуульд очиж багшилж байсан. Энд тэнд урилгаар урилга заллагаар багшилдаг гэсэн. Тэгээд төмөр зам оцсон газар болгоноос олимпиадын аврах төрүүлнэ. Тэгэхээр үнэхээр цагийг эзэлсэн мундаг багш. Тэгээд өнөөдөр би багшаагаа яг үнэ хэлэхэд гавьяатыг баг 2-3 дахиад авчихмаар баг тийм гавьяатай хүн гэж боддог байхгүй. Тэгээд нөгөө нэг багшаагаа тодорхойлтыг бариад л би бас явж үтсэн. Тэгээд яг үнэ хэлэхэд нэр гавья гэдэг бол нөгөө Ингэр зүөх тэр гавьянаас илүү өстэй ард түмэнд хүлэн зөвшөөрөгдөн, шав нартаа хүлэн зөвшөөрөгдөн гэдэг бол асар бүр том тийм гавья байдгийн байна. Тэгээд уга би ард түмний гавьяат гэдэг нь дайг дурггүй. Тэрнийг зөвөр хүн сэтгэл зүрхэндээ хайрлж тэр гавьяаг нь бодож явдаг. Жишээлбэл би таштар жогшоогоо ингээд байнгын өдөр болгон баг ингээд ярьж яадаг. Одоо миний ингэж явж байгаа чинь багш нарын минь ач Ашгаа огш нь надад ингэж тоо цаасан тэр арга зүгээр би хүүхдэд ойлгуулж яа нэтэр гэж би дандаа боддог байхгүй ярьдаг те маргада. Тэгээ багштай нэг гавьяатаа ингээд тэмдгийг нэг зүүхийг харах юмсан энэ гэж ярина. Тэгээд одоо гавьяатай энэ гэдгийн ялгаа цензур одоо энэ цаг үед жаахан үн цэн буурж алдагдж байна. Тэгээд харамсалтай. Одоо гавьяат болохоор л хоёр багш яг хоймор сууж байна. Нөгөө хоёр нь болохоор гавьяат арай болоогүй шүү. За тавилсан юм аа. За тэгээд энэ удаагийн нэвтрүүлэг дандаа багш нар орж байгаа учраас би бас Ирэн цайхаа сургуулийг одоо ч гэсэн магтмаар байдаг. Үнэхээр авьяастай цоглог мундаг хүүхдүүд те миний ингээд 9 эрдэнэ чуулгач үргэлжлээл явж байгаа байхгүй юу тэр Орос дууны уралдаан сая тэр алтан зулн яаж гайхуулж ийн үү те ийм мундаг тэгээд бас нар одоо ч хүртлээ үгүй одоо энэ бүтэн сайн дөрөх. Тэгээд багш нар ингээд бүр уламжлалтаа л ихэд яваад байдаг. Тэгээд энэ мундаг одоо манай сургуульч бас
Мундаг шүү. Улыбка, болормаа гэдэг нөгөө болроо эцтэй нөгөө хиний нөгөө мөнхөл дахин авгаа. Тэр болроо ингээд энэ улыбка гэдэг манай чулуун чуугаас айгүй мундаг багш. Бас орос хэлээр олимпиадад хүүхэд улсад оруулж ирсэн байна. Тэгээд юу юм бэлээ ш. Улыбкагийн тэр гоцол дуучин алтан цул одоо энэ voiced дуулаад байгаа. Тэр юу нөгөө нэг Оросын одоо Эрцэнка болцсондаа сүүл тий дээр Эрцэнка байсан нөгөө Оросын соёлын төв тэнд нэг яг уралдаан болсон. Тэгэд юу Путиний нэрмжит бүр тэгээд сургуулаа сонгох одоо энэ voice-ийн алтан цулыг ярьж байхгүй юу? Сонгох эрхээр шагнуулсан. Яваагүй бах. Тэгэхдээ явсан уу? Авсан. Тийм гой бүх тэтгэлгийг Путиний юугаар 2 3 жил юм. ивэлдор тэр яасан шүү дээ. Тэр охин. Тэгээ одоо энэ яваагүй өөр сургуульд орсон баха. Тэг юундээ яваад байгаа те. Одоо баг дөрүүлж баха. Одоо бас тэгсэн тий. Тэгээд бас хэнийг Антио багшийг бас бүр ингээд гоцлон бас дурдмаар байгаа байхгүй юу? Ягаад их чинь тооны багш тэгсэн мөртлөө одоо 90 цагийн хүүхдүүдийг яаж бүжиглүүлж байна? Тэр процесс хүнрийг манай 90 цагийн ээж нар өөрсдөө ойж өгж юм. Өөрсдөө л дотроо бүгдийг зохиогд. Би л ингээд концерт үзэнгүүт өө өстөн 70 жилийн концертанд гадна дотноос дайлтгүй юм байна гэд тэгээд би ч гэсэн бас өөрөө нөгөө 9 эрднийхээ юунуудыг хийдгээ штэ нэг хідэн юм өнүүд бас байна. Нөгөө нэг хуруу муруугаа олох, ойсон мосгоо таалцах. Бид нар чинь ингээл явагдаад ахт чинь ихэд юм бацагдаад яваад. Тэгээ гантуяа бол одоо бүжгэнд бол нэр үнэн аймагт гах болж байгаа. Нөгөө мартагш. Инээдтэй мас авчих. За. Нөгөө би өчтөр нөгөө цаансрын нэвтрүүлэгт бас ингэсэн. Нөгөө гэрээ өрөөл авсан. Тэгээ тэрэн дээр нэг ингэж гардаг байхгүй юу? Нөгөө бид нар нэг бүспикүүд ямар юм гэлээд тийм бүспикүүд гэдэг үгийг бид нар нөгөө дуулахаараа сонсоо бүспикүүд гэж дуулдаг байсан байхгүй юу? Тэрэн шиг би нөгөө нэг баруун хойдлын алдрыг нээгээд үзвэл Олимпиад эр хүмүүний хэрэгэлдэг нэгэн зүйлээс цаас цав бал бих бэр янтай Олимпиадээс эрчтэй хурамсан хойв гэж ясна. Олимпиадээс юу гэж вэ? Тэр юу гэсэн үг? Олимпиадээс эрч мэгмэрч аа хэлдэг гэсэн. Тэгээ би нэг дуудлагаараа хин мегач бас жоохон хэлбэмтэй тэрэн дээр бас нэг жоохон тэгдэг тал байсан байхгүй юу? Олимпиадээс би одоо Олимпиад гэж юу юм бэ? Энэ хоёр хоолой молоо янз бүр тэрэн төрөлөө тийм хоолойны өнгө байдаг байхгүй юу? Олимпиадээс эрчтэй хурамсан хувь 90 зодогшодог хурдан морины хусаар ховс уулын болтын гамтаар эдгээр нэгэн зүйлөө цөмбөр юм байна. Өчтөр гүвингийн авдрыг ухав штэ. Эцгүүт нь ухсан юм шиг доторх нь уншлаа ш. Тийм гоё юм. Тэгээ би Олимпиадээс гэдэг яг юу юм болтоо одоо ерөөсөө энэ сургууль дээр тийм юм тасрахгүй байгаа шүү дээ манай сургууль. Тэр ганцхан бүжиг бол одоо нэг аюу мэд. алж штэ. Жаруу бүжиглэж танаа хоёр энэ бүжиглдэг шүү дээ. Үгүй хэний мөнхөний ганцхан тэр чинь одоо таны шүү дээ. Тэр ингээд 6 7 8 9 10 ихний өдөр хүртэл ангиудсан маш юм байна. Тэр ингээд хандаад semester элемент үргийг заавал утгагүй санал болгох гэж байна. Оо баярлалаа. Тэгээд бас юм байл те. Энэ ингээд түүх ингээд давтагдаад яваад энэ гээд ингээд бодонгууд чинь үе уламжлалтаад ингээд нөхөгдөд авьяас үл ерөөсөө ирээд цаас дуурахгүй мэлээ. Тэр бас тавсраах, таны ээжийн гоё дуулдаг байсан түүх. Жохон 3 дугаар ангид ахтаал би сэрэмж даваа энтрийг зарлаад концертанд тийм доолны гээд явдаг гэсэн. Тэрнийхээ хүчээр би энэ өсөж чуулга басгасан гэж боддөө шүү дээ. сайн дөрөөр сайхан сэрэмжид дуулна гэсэн чинь нэг жижигхэн бор толгой гарснаа. Бүх усаа хин сайн дөрөөр ирсэн гэх. Тэгтээ би тэр үгүй ээж дээрээ торшиж тоглож байгаа. Балбар тийм явдал болсон гэсэн. Тэгээд башир бажид байгаа ч юм аа. Ингээ гарснаа бүх усаа хин сайн дөрөөр ирсэн гэсэн. Өөртөө хүчээр ачирсан юм яасан. Тийм айгүй гоё. Би нэг гоё бурайд шилэг байшаа. Хэрин грох шинг нахнан хэтэ хоргой шинг намтарса арлихаргүй мөрөөлөн аямны брядсан өндөр оройтой малгайдшне урган жиртэй дэгэлдэшне нэрмне шулгамне нэгэлэрхви татагдаад байна л мен дамор эрен савиха гэж сам авчоо эрен сап гэсап гэхтэй. Ингээд болж гинөө.
Би нөгөө оцронгийн шүлгийг чийжилсэн аахгүй юу? Чаа нэмээ шүү дээ. Тий нөгөө оцронгийн нөгөө уншилтаар нь чийжилсэн. Бүх усаа гэдэг үгийг айгүй бузар цэвэрхэн хэлдэг байсан. Одоо нэг шүлэгтэй болсон. Одоо нэг дууртай л олчиход яг алах гэдэг. Тий аюул. Багын байх юм. За ашиггүй дээ. Нас явах тусан бурайдаар ярихгүй. Би ч одоо цэвэр цусны бурайд юм байгаа ш. Нэрэ. За тэгээд одоо Дашка багш минь бас юу яа. За. Би чинь 97 оны үед багш байсан. Миний мэргэжил чинь дүрслэг урлаг шугам зэрэг хөдөлмөр гэж явдаг байхгүй. Голцоо яг дүрслэг урлаг шугам зэрэгээр дагийн дипломын ажил хамгаалсан болохоор тэр хичээлдээ илүү дуртай байлаа. Шугам зураг сайн шүү дээ. Тэгэхээр 50 ах бас тэмд шугам зургийн багш байсан тийм. Би гомгүрчин шугам зураг. Би ч нэг зүгээр зурд бичдэг л байсан болохоор актер юу байх. Нэг нэг цаг авсан биз дээ. Цаг аваад зааж ирсэн. Үгүй. Би болохоор чинь ингэсэн. Би чинь болохоор уул нь философи анги төгссөн шүү дээ. Тэгсэн чинь яг сургуультай ирээд ирсэн чинь бага ангийн тооны багш заах дутагтай тий. Тэгээ би 6 дугаар анги хүртлээ би тоо заадаг байгаа. Та болохоор ахлах ангидаа заадаг. Тийм байсан байхгүй юу? Тэр үе чинь тэгээд гомгөр багш над хадаагаа өгч байгаа байхгүй юу? Тий. Тий, яг үнэ тий. Гомгөр. Гомгөр мөн тэгээ. Гомгөр чи бас гоё зурна. Маш олимпиад нь улсад Бас танайг орж гуравт. Манайх монгол хэлээр 2-т ороод гом гүрийн хичээлээр шугам зургаар 3-т орчихсон. Ингээд нэг жил улсад 2 удаа байр эзэлжтэй. Аваа гарууд шүү манай ангийнхан чинь. танай англи чинь айгүй олон зурдаг хөвгт байсан. Би Манай бас бахархдаг штэ энэ ангиа төгсгснөөрөө засаг дарга төрүүлсэн би хаянд ингэ тамардгийг хин цалан багш санжигтай багш энэ насаараа л ажиллаад та нарын төрүүлсэн засаг дарга хаана вэ? Тэгэхэд Бадам Сүрэнгийн Батбаяр бит хоёр багш төрүүлсэн байгаа юм тий. Засаг дарга төрүүлсэн энэ төргээд тамардгийн гэрэл дадчмаар 16 жил засаг дарга хийсэн. Тэгээд хин Батбаярын бас арднаач багш байгаа хгүй Батбаярын багш нь. Тэгээд бас арднаач багшаа дурсаж ярьдээ. сайхан багш нар байсан. За ингээд нэвтрүүлээ. Зурах үйлдэл пашин багш аягүй сайн зурдаг гэсэн тий. Хөдөлмөрийн багш тий. Тэр нөгөө ширипер бичих чинь аягүй гой зааж. Хэдэн жил ажиллаа. Бас нэлээд удсан шүү Тий. дээ. Утсаа. Заримдаа манай сургууль нэг жилийн хугацаатай энэ хэрэглэдэг багш нар байсан. Байсан. Химийн багш нар ялангуяа. Тий. Тэгээд дараа нь байхгүй. Тэр хэм. За нэвтрүүлэг маань гэдэг тогтсон бас цаг хугацаатай болохоор яриад байвал ер нь маргааш болтол ярих шинжтэй. Тэгээд ундраад лах юм байна. Тэгээд өөр бас гоё дурсамжуудаа энэ санаж байвал яриа тэгээд хөрөлдөөд хэвлээ. Нэвтрүүлгээ бас жаргах эрхийг нь хоёр зураглаачтай олгоё доо. За тэгээд юу ингэчээ хамгийн гоё нь одоо сумыма 70 жил болох гэж байгаа учир байгаа байхгүй юу. Тэгээд нэг зүйлийг би хэлье гэж бодож ирсэн. Хөх тэнгэр мөрлсөн цагаан чулуут уултай хөхрөн зэлзэж харагдах Монгол цагааны устай зээрийн сүрэг уйлдсан шар усны талтай зэрэглэн дунд таралцсан торхон хөлийн шугамтай ийм л сайхан тийм л гоёхан эрээн цав минь бүс нуур галууд нуур ганган сайхан цэн тогроо улзын гал зээрэгний тал угаасаа л бидний хайртай нутгаа. За багших ямар гоё байна. Таны шүлэг юм уу? Оо ямар гоё. Таач зохиолч юм шүү. Энэ юу Мартагша таны хоолой ингээд нөгөө нэг юу яагаагүй бах юм ингээд айгу гоё цээл хэвээрээ. хэвэр байна гэж юу? Тий, цээл хэвээр гоё. Ном сууж шүү дээ. Миний хэлдэр ингээд чанга орлохоор Гүйцэвтэй. загалцдаг шүү дээ хоолойхгүй тийм. Та тэгээ одоо хэдүүлээ эндээс гараад шууд Мартаг шиг караокед шалгана. Яаж дуулдаг болсон? Нэг ойдлын машин авчруулна. Яаж ойдог болсныг шалгана. Тэгээд би 90 цавтаа нэг маргаж гисэн адилхан. 10 жил очтдггүй. Нөгөө тэнд айлгүй болчихсон. Тэгээд нөгөө яг 60 жил, 50 жил тэгээд 50 жил, 60 жил, 70 жилээр одоо очиж байна. Тэгээд одоо бид нар өмнө очив. Яг нэг 10 жилээр ингээд үйлцээд нутгаа ямар болсныг хэлчихгүй. Тэгдэм байх. Тэгээд айгүй гоё нутгаа тийм гэсэн санах. Одоо тэр шүлгийг сонссон чи нэг ойлгоч. Хэрэгцсэн юм бэ. Яг тийм гоё чицсэн бэ. Гоё тий. Айгүй гоё. За баярлалаа. За ингээд
бүгдэндээ эрүүл энхийг хүсье. Таштар зүгштаваас эрүүл энхийг хүсье. За бүх хүмүүст баярлалаа. Лагшин жаахан одоо юу байгаа нэг багш манаас өвдсөн шүү дээ. Тэгээ одоо ингээд уг нь бол ингээ гоё хөрөлдөөл системээр ам орцолтаад ярих байсан. Гэхдээ багшийнхаа гэгэн сайхан, энэ сайхан царай зүсийг шавнарт нь, дорнотынхондоо, үе үеийн ирээн цавынхандаа харуулж байгаадаа туйлын их баяртай байна. Тэгээд багшийн минь ансах чигтгээ харахаар бас ингээд дагаад уйлчих гал ингээд бас дотор идэл ингээд байна. Тэгээд багш минь таньда уртудаа нас одоо биднэрт мөнхөд харагдаж явах болтгой гэдэг одоо мөнхийн ус зохионо. Тэгээ багш хүнийг ингэж шавн хайрлна гэдгийг одоо бол би яг махцсаараа мэдэрдэг шүү багшаа. Тэгээд багшигаа одоо энэ аймгийнхан мэдэндээ дэлхийн зөнгийн байгальмаа шүү дээ. Одоо нийгэм бодлогын хэлцэн даргуулсан, боловсрол соёлын газрын даргуулсан. Тэр байгальмаа чинь анхных нь олимпиадын аварга нь ахгүй аймгийн аварга 90 цаад сурж байхдаа авсан. Тэгээ дараагийнх нь одоо тэр нөгөө сайн сайхан явж байгаа тэр шавнар нэдэр бол одоо мундаг штэ аргуу маргуун тэр галуурынхан чинь тэр аяараа миний төрсөндөө хүртэл шавна. Тэгээд ингээд багшаараа нэр үнэхээр таны хөдөлмөрийг одоо нэр үнэхээр бахарахгүй байхын аргагүй. Маар тогш маань хэд хичээл ордгоо байсан ч гэсэн бид нэрийг өстэй нөгөө элдсэн сур шиг болгож 9 эрдэнэч болгоод бид нэрийг бас л дэглэдэг байсан. Гэхдээ намайг загнаж байгаагүйд баярлалаа. Тэгээд ийм мундаг хоёр ах нар маань болонгот одоо би заримдаа чи болсон. Өнөөдөр уур хүрээд Түн баяр ихтэй хоёр яач болсон. Тэгээд их чим минь ангийн тийм одоо ах нар минь тийм сайхан одоо ингээд налаагаа сууж байгаа миний ах нарыг санагдуулжээ. Тэгээд бас л хүндтэй хүмүүс шүү. Бас сэтгэлд байдаг ах нар шүү. Тэгээд сэтгэл байдаг гэхээр бидний зүрх мөрөх тараад лайк майк явуулаад гараа ядаргаа шүү. Тэгээд би ч одоо багасаа 4-5 дарангаас шатаж байгаа. Тэнд одоо болд багш энэ төр байд. Хоёрбаатар багш тэр надад болно. Кино механик Төмөр ах маань тэр маань одоо намайг анх тэмцээнд аваад явжсэн. Аав ажилтай болоод Төмөр ахыг чи аваад яваад. Би Төмөр ах тэр 82 онд байна. Тэр аймгийн авраг болж ирсэн. Тэгээд яг нэг сонин гэснээс Төмөр ах нэг би зассан юм байна л да. Тэгсэн чинь ороод ирэхэд би хожигдсан байсан. Тэгсэн нөгөө тэр Төмөр гарлын багш нь хэлсэн байна. Тэгээд тоглоорой гэдэг. Тэгээ би хожигдсан ч гэсэн нөгөө нөхөр чинь хоёр хожигдaltaй юм чи би. Тэгээд нэг 90 сая анх удаа нэг авраг болж ирсэн. Тэр Азийн авраг яг би багасаа аюултай сонсголын бэрхшээлтэй гэж явдаг. Яг ер нь бол сонсголын бэрхшээлтэй хүн багш байж болох уу? Болгүй яах. Болгүй яах. Яг болж болно. Яг үндэ бас гэсүүл юм шиг. Би 10 дахь ангид төгсөөд гадаад сурнаад явахгүй юу? Компошнд. Чи эрүүл мэндэд тэнцэхгүй чи тоцоо юм болоо. Гэжсэн. Би тоцоо багшийн дэд авсан байхгүй. Тэгээд маа шүү. Өөрөөр дуртай мэрэгжил гэдээсэн. Тэгээ хараад исэн чи одоо нэг таалагдах юм алгаа. Зурагтай холбоотой юм гараад ирэхгүй. Тэгсэн чинь зураг хөтөлмөрийн багшийн дэдээ ангид. Мэдээд албаар сонгосон шүү дээ. Сайн дуртай шүү. Тэгээ хичээгэл төгссөн тэгэл маш болсон. Тэгвэл юу аав чинь бол Оросын холбооны шалтрын марчер өглөө. Оросын шитрэлт яриад. Тийм бас нэг процесс байдаг шүү тий. Одоо бүгдээр нь Нямсрын ахын эх орн эх нутаг минь 3 эх нутаг минь шүдэг шиг сайхан эх орн минь дуу шиг сайхан эргэх дөрвөн цагт амьд явах сайхан эрээн цавда бороо орох сайхан. За бороо орох хугацаач бас ойртож л байна да. Сайхан багш нарынхаа одоо сайхан төрхийг, дуу хоолойг эрээн цавынхандаа хүргэсэн энэ агшин ингээд өндөрлөж байна. Үзэг ном хоёроор нөхөр хийж, үнэн чалан шавнараараа түшиг хийж, багшийн ажил
шамдаж явсан он жилүүд нь буянтай өсөд зүтгэж байсан цаг мөч тань, ойр залуу насны тань, эрч хүч байлаа, орчлон дэлээг амьдралын тань, утга учир байлаа, настан нурт намтар тань, улам баян байх болтугай. Ерөө талтай. Эрдэнэ суугын одоо хаанаас нь ийм өгөөд ингэж Зохиод штэ. Эзнүүд нь хараад загнаа. Ингээд өөрөө ингээд ажиллаад байгаатай адилхан Эрдэнэ сурчин үгээрээ урьдчилаад ажиллаад байгаа байхгүй. Ингээд ялгаа. Зохиод ингээд хэлчихвэл нөгөө жинхэнэ эзнүүд нь хараад намайг гэсэн загнах авах та.